За Fulbright болохоор магистрийн хөтөлбөр. Та нар өмнө сонсч байсан үгүй юу? Fulbright Америкийн засгийн газрын нэлээд нэр хүндтэй тэтгэлэг. За олон улсад ч мэддэг, Америк дотроо ч мэддэг юм хөтөлбөр байгаа. Тэгээд Монгол улсад бол нэлээд сүүлийн үед нэлээд одоо түгээмэл хүмүүс мэддэг болчиход байгаа Fulbright-ийн хөтөлбөрийг. Яагаад тэгэхээр өмнө нь зөвхөн Америкийн засгийн газрын санхүүжилтээр явдаг байсан бол 2-3 жилийн өмнөөс эхлээд Монголын засгийн газар манаас мөнгө хандуулаад тэгээд жилд 10 хүнийг спонсорлж энэ хөтөлбөрийг явуулдаг гэсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл жилд 15-аас 16 хүн Fulbright-аар магистр эзэмшиж байна гэсэн үг Америкт. За Fulbright-ийн хөтөлбөр яадаг юм бэ гэхээр Америк болон Монголын засгийн газрын бүрэн тэтгэлэгтэйгээр яг нь Америкийн ихтэй сургуульд өссөн чиглэлээр магистр хамгаална. За Fulbright-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шалгуур хангасан байх ёстой вэ гэм бэ гэхээр айгүй энгийн шалгуурууд байж байгаа. Та нар слайдн дээр харж байгаа байх. Монгол улсын иргэн байх ёстой, Монгол улсад оршин сууж явах ёстой. За магистрийн хөтөлбөр учраас бакалаврын зэрэгтэй байх ёстой. За англи хэлний IBT-ийн 80 оноо тийм юуны institutional TOEFL гэдэг 550 байх ёстой. Just айгүй basic ийм requirement байна. За Америкийн засгийн газар, Монголын засгийн газрын Fulbright нь бол зарчмын хувьд бол ямар ч ялгаагүй. Очоод сурах сургуулийн одоо юу гэх нэр хүнд гэдэг юм уу, очоод авах стипенд, очоод оролцох одоо үйл ажиллагаа эднээс бол ямар ч ялгаагүй. Ганцхан ялгаа байдаг нь юу гэхээр Монголын засгийн газар тодорхой салбаруудыг бол илүүд үздэг. Өөрөөр хэлбэл Америкийн засгийн газрын Fulbright бол ерөөсөө ямар ч чиглэлээр сурж болно. Дуу бүжгээрч магистр хамгаалж болно. Хүссэн чиглэлээр. Монголын засгийн газар болохоор яг үгээр шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүл мэнд энэ гэсэн ийм уул уурхай энэ гэсэн ийм чиглэлүүдийг илүүд үздэг. Ийм чиглэлээр илүү төлхөө хүмүүсийг дэмжих сонирхолтой байдаг. Тэрүүгээр л ялгаатай шүү. Бусдаар бол ялгаа байхгүй. За зарлагдах хугацааны хувьд бол яг арай өөр. Америкийн засгийн газрын Fulbright-ийн хөтөлбөр болохоор 1 сараас 2 сар зарлагдаад бараг 4 сар хүртэл материал авдаг. За Монголын засгийн газрын хөтөлбөр болохоор 4 сар зарлагддаг. Тэгээ бараг 6 сар хүртэл материал авах хэрэгтэй. Ийм байж байгаа. За энэ бүх мэдээлэлүүд манай вебсайт болон Хилцээний яамны Facebook-аар available байгаа шүү.